Сайн мэцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол цусны бүлэг ба түүний бодлогод. Бодлого бодож сурахаас өмнө бид цусны бүлгийн талаар мэддэг болох хэрэгтэй. Нэгдүгээр бүлгийн цус буюу А бүлгийн цус, хоёрдугаар бүлгийн цус буюу А бүлгийн цус, гуравдугаар бүлгийн цус буюу Б бүлгийн цус, дөрөвдүгээр бүлгийн цус буюу АБ бүлгийн цус гэсэн нийт 4 төрлийн цусны бүлэг байдаг. А бүлгийн цустай хүний генотип ОО, А бүлгийн цустай буюу хоёрдугаар бүлгийн цустай хүний генотип АА болон АО, 3-р бүлгийн цустай хүний генотип ББ болон БО, 4-р бүлгийн цустай хүний генотип АБ байдаг. Үүнээс ажиглавал цусны бүлгийг тодорхойлогч ген АБО гэсэн 3 аллелтэй. Эдгээр 3 аллелийн О аллел нь эрсдэлсий буюу нуугдмал шинж чанартай байгаа нь гетерозигот 2-р болон 3-р бүлгийн цусны генотиптер харагдаж байна. Харин А болон Б аллел нь доминант. Тэгэхээр 4-р бүлгийн цус 2 доминант аллелийг хоёуланг нь агуулж байгаа учраас түүнийг кодоминант гэж нэрлэдэг байна. Хэрвээ Монгол улсын хүн амыг нийт 100% гэж үзвэл түүний 40.1% нь 1-р бүлгийн цустай, 21.9% нь 2-р бүлгийн цустай, 31.1% нь 3-р бүлгийн цустай, ердөө 6.9% нь 4-р бүлгийн цустай байдаг байна. Энэ мэдээллийг сонсоод та нарт маань тусгай хандуулах хүсэл төрсөн бол багш нь баг зэрэг мэдээллийг хүргье. Жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг дэлхийд даяар донорын өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдөр олон хүнд амьдрал бэлгээсэн тэр бүх хүмүүс баярлан талархсан сэтгэлээ илэрхийлдэг байна. Хэрв энэхүү хичээлийг үзэж буй та донор эсвэл ямар нэгэн байдлаар тусгай хандуулж байсан бол та жинхэнэ баатар шүү гэж хэлмээр байна. Ингээд багш нь цус хэлбэг шинжлэх ухааны дүрмийг танилцуулъя. Бүх бүлгүүд өөртөө донор байдаг. Энэ нь А хүний цусыг аваад өөрт нь хийн гэсэн үг биш ээ. 1-р бүлгийн цустай хүнийг 1-р бүлэгт 2-ыг 2-т 3-ыг 3-т 4-ыг 4-т сэлбэж болно гэсэн. Мөн дээрэс нь 1-р бүлгийн цусыг 2-т 3-т 4-т сэлбэж болдог бол 2-дугаар бүлгийн цусыг 4-т, мөн 3-дугаар бүлгийн цусыг 4-т сэлбэж болдог байна. Хизээч 2-дугаар бүлгийн цусыг 3-т, 3-ыг 2-т сэлбдэггүй. Мөн 4-дугаар бүлгийн цусыг өөрөөс нь ямар ч бүлэгт сэлбдэггүй. Мөн дээрэс нь цус сэлбэх практик дүрм гэж байдаг бөгөөд энэ нь бүлэгтэн гэсэн зарчмыг баримталдаг байна. Яагаад гэвэл зарим тохиолдолд 1-р бүлгийн цусыг 4-р бүлэгт хийх эсвэл 3-р бүлгийн цусыг 4-р бүлэгт хийх үед тухайн цус авч буй хүний биед эсэргүүцлийн хэв шинж хүлээж авахгүй байхдаа ижил хэв шинж илэрдэг байх нэ. Ингээд цус өгч буй хүнийг донор, цус авч буй хүнийг акцептор хэмээн нэрлэдэг. Хэрв энэ талаар илүү их дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсвэл цус хэлбэл судлалын үндэсний төвийн вебсайтаар төчлөөрэй. Та нар маань хэрвээ донор болохыг хүсэж байгаа бол эрүүл 18-аас 45 насны 45 кг-аас дээш жинтэй байх хэрэгтэй. Багшийн саяны хэлсэнд 2-дугаар бүлгийг 3-т сэлбэж болохгүй, 3-ыг 2-т сэлбэж болохгүй гэх мэт зүйлс маань та нарт сонир санагдаж байж магадгүй. Түүнийг багш нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Бүх эсийн гадна антиген буюу тэр эсийг ямар эс вэ гэдгийг тодорхойлох бүтэц байдаг. Мөн адил цусны улаан эсийн гадаргууд ч гэсэн. Цусны улаан эсийн гадаргууд А антиген байвал тухайн хүний цусны бүлгийг А бүлэг буюу 2-дугаар бүлэг гэж үзгэнэ. Хэрв Б антиген байвал 3-дугаар бүлэг, 2 антиген хоёулаа байвал 4-дугаар бүлэг, аль нь ч байхгүй бол 1-дугаар бүлэг. А антиген бүхий цуснд Б антибоди буюу Б эсрэг бий байдаг бол Б антиген бүхий цуснд А антибоди буюу А эсрэг бий байдаг байна. Харин АБ антиген бүхий 4-дугаар бүлэг ямар ч антибодиг байдаггүй бол 1-р бүлэгт антигенгүй боловч 2 төрлийн антибоди хоёулаа байдаг байна. Антибодийн бархтааны уураг гэж хэлж болно. Цусны сивэнд байрладаг. Хүний цуснд аглютинат буюу бүлэгнэх үзэгдэл явагддаг. Энэ нь яагаад явагддаг вэ гэвэл жишээлбэл 2-дугаар бүлгийн цустай хүн дээр 3-дугаар бүлгийн цусны нэмсэн гэж бодъё. 2-дугаар бүлгийн цусны улаан эс А антигентэй. Түүн дээр А антибоди бүхий 3-дугаар бүлгийн цусыг сэлбэснээр улаан эсний антиген тухайн хүний сивингийн антибодитой холбогдсноор цус нь бүлгэнх нь байна. Тэгэхээр 2-дугаар бүлгийн цустай хүн дээр 3-дугаар бүлгийн цусыг сэлбэл эсвэл 3-дугаар бүлгийн цустай хүн дээр 2-дугаар бүлгийн хүний цусыг сэлбэл глютиназ буюу цус нь бүлэгнэн өтгөрж нүдших замаар үхэл хүртэл хүрэх аюултай байдаг байна. Тэгвэл та нар маань гайхчихж магадгүй яагаад 1-р бүлгийн цусыг 4-р бүлэг дээр хийж болж байгаа хэрнээ 4-ийг нэгт хийж болохгүй байна вэ гэвэл 4-р бүлгийн цус бол ямар ч антибодиг учраас аль ч бүлгийн цусыг хийж болно. Гэтэл 1-р бүлгийн цус бол 2 төрлийн антибоди хоёулаа байгаа учраас өөрөөс нь өөр ямар ч бүлгийн цусыг сэлбэж болдог байх нэ. За ингээд бүгдээрээ бодлого бодцгоё. Гетерозигот 2-дугаар бүлгийн цустай бүсгүй гетерозигот 3-дугаар бүлгийн цустай залуутай гэр бүл болсон бол тэдний дундаас төрөх хүүхдүүдийн хэдэн хувь нь ээжтэй цус өгч болох вэ гэдэг магадлалыг бүгдээрээ бодож олох нэ.
Ингэхдээ генетикийн бичиглийн үхсэн нь олох нь бодолт гэсэн энэ хэмжээсээр тэмдэглэх хэрэгтэй. Үхсэн хэсэгт бодлогын өгдлөө бичих бөгөөд олох нь хэсэгт юу болох хэрэгтэй вэ гэдгээ бичиж тэмдэглээрэй. За ингээд бүгдээрээ генетик бичиглийн дагуу бодолтоо эцгээе. Ээж нь гетерозигот 2 дугаар бүлгийн цустай, харин аав нь гетерозигот 3 дугаар бүлгийн цустай гэж өгсөн. АО генотиптэй биес гарах гамет нь нэг бол А аллелыг агуулсан бэлгээс эсвэл О аллелыг агуулсан бэлгээс байна. Харин БО генотиптээс нэг бол Б аллелыг агуулсан бэлгээс нэг бол О аллелыг агуулсан бэлгээс гарна. Ингээд хэрвээ А аллелыг агуулсан үндгээс Б аллелыг агуулсан эр бэлгээстэй нийлж үр тогтвол нэгдүгээр үеийн удам нь АБ, хэрвээ А аллелыг агуулсан үндгээс О аллелыг агуулсан эр бэлгээстэй нийлж үр тогтвол АО, О аллелыг агуулсан үндгээс Б аллелыг агуулсан эр бэлгээстэй нийлж үр тогтвол БО. Хэзээ ч рецессив генийг доминант гений өмнө бичигдэггүй ОБ гэж бичихгүй гэсэн үг. За хэрвээ О аллелыг агуулсан үндгээс О аллелыг агуулсан эр бэлгээстэй нийлвэл О. За ингээд харвал 4-р бүлгийн цустай, 2-р бүлгийн цустай, 3-р бүлгийн цустай, 1-р бүлгийн цустай бүх бүлгийн цустай хүүхэд хүрэх боломжтой ахнэ. За ингээд бүгдээрээ дүгнэлтээ хийцгээе. 25, 25, 25, 25% магадлалтай. Ээж нь 2-р бүлгийн цус учраас түүнд нэг болон 2-р бүлгийн цусыг сэлбэж болно. Төрөх хүүхдүүд ихэнд 25% нэгдүгээр бүлэг, мөн дахиад 25% нь 2-р бүлгийн цустай. Тэгэхээр нийт төрөх хүүхдүүдийн 50% нь ээжтэй цус өгөх боломжтой хүүхдүүд төрөх магадлалтай гэсэн. За генотип, фенотипийн сулалт 1-1-1-1. Ингээд эдгээр бодлогуудыг та нар маань биедан бодоорой. За багш нь одоо хүний хүйсээ харьцаа яагаад 1-1 байдаг вэ гэдгийг генетикийн бичиглэлээр хийж танилцуулъя. Их энгийн амархан байгаа. За мэдээж ээж бол эмэгтэй буюу 23 дугаар хос хоромсоом нь XX. Харин аав нь 23 дугаар хос хоромсоом буюу бэлгийн хоромсоом нь XY. Тэгэхээр ээжийн хувьд XX гэд хоромсоомууд нь ижил хэлбэртэй хахад аавд Y хоромсоом буюу хүйс тодорхойлогч хоромсоом агуулдаг нэ. Тэгэхээр хүний эр хүн хүйсийг тодорхойлдог гэсэн. XX байвал M, XY байвал R. Гэхдээ энэ бол зөвхөн 23 дугаар хос хоромсоом буюу 45-46 дугаар хоромсоомыг хэлж байгаа. 1-ээс 44 хүртэлх буюу 1-ээс 22 хүртэлх ихний хос хоромсоомууд бүгд X хэлбэртэй байдаг. За гарах gametуудын хувьд эмэгтэй хүнээс зөвхөн X хоромсоомыг агуулсан үнэгээсүүд үүсдэг бол эрэгтэй хүнээс нэг үл X хоромсоомыг агуулсан эр бэлгээсүүд, нэг үл Y хоромсоомыг агуулсан эр бэлгээсүүд үүсдэг. Тэгэхээр F1-т XX холбогдсон охин төрөх магадлал 1, XY холбогдсон хүү төрөх магадлал 1 буюу хүйсийн харьцаа 50-50% буюу 1-1-ийн харьцаатай байдаг байна. 1-ээс 22 дугаар хос хоромсоом бол биеийн шин чанарыг өөртөө агуулсан байдаг учраас өөртөө кодлсон байдаг учраас биеийн хоромсоом гэж нэрлэдэг. Харин 23 дугаар хос хоромсоом буюу 45-46 дугаар хоромсоом нь хүний хүйсээ тодорхойлдог учраас бэлгийн хоромсоом гэж нэрлэдэг. Хэрвээ та өөрийн утас эсвэл өргөлж биедээ авч явдаг зүйл дээрээ өөрийнхөө цусны бүлгээ бичсэн байх юм бол танд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай үед маш их тус хүрэгдэг байна. Мэдээж ингийн тул та цусны бүлгээ үнэн зөв мэддэг байх хэрэгтэй. Ингээд хичээлийг минь дуустал нь үзсэн та нартай маш их баярлалаа.